Өвстарын шин төрөл хамтаж үзсэн үү? Чедар моцареллагийн хослол. Илүү бэлэг Өвстар. Сайн байцгаана сонсогчдоо, мегмар гайраг болсон байна. Энэ удаагийн дугаараар та бүхэнд нэлээд драматай хэргийг ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. Тайванд болсон энэ түүхийг эхнээс нь уншиж үзэхэд бол яг л одоо кино зохиол шиг санагдсан. Та нарт бас нэлээд сонирхолтой санагдаж магадгүй. За ингээд хэдүүлээ гол яриа руугаа орцгоё. Лин Жуосян багасаа л өөрийгөө маш аз жаргалтай хүүхэд гэж боддог байсан. Ер нь ихэнх хүүхэд тэгж боддог байж магадгүй ч гэсэн Лин бол үнэхээр онцгой амьдралтай хүүхэд байсан. За түүний ээжийнх нь аав буюу одоо өвөө нь болох Гуо Мугуй гэх хүн Тайдун хошууны одоо хамгийн баян хүн байсан. За ээжийг нь болохоор Гуо Фумэй гэдэг бүхэл амьдралынхаа туршид эрх танхил өссөн сайн эцэг гэхийн буйнаар бүхнээс одоо хамгаалагдаж дутагдах гачигдах зүйлгүй амьдардаг байсан. За Фумэй гэх нэрээр нь цаашид хилээд явъя. За харин Лингийн аавынх нь гарал үүсэл нь тис ондоо байсан. Тухайн 1970-80-аад оны үед гэрлэлтийг бол ихэвчлэн нийгмийн статусыг нь харгалзан үзэж зохицуулдаг байсан. За гэр бүлийн ахуй амьдрал, хөрөнгийн тал дээр ч гэсэн харилцан адил байх ёстой гэсэн үзэл сурталтай байдаг байсан. За гэхдээ Лингийн ээж Фумэй уламжлалыг зөрчиж өөрөө баян айлын охин мөртлөө ядуу гаралтай залууд дурлаад хожим нь гэр бүл болцгоосон. За тэрхүү дурлсан залууг нь болохоор Лин Даашин гэдэг. За үүнээс хойш бол Даашин гэх нэрээр нь хилээд явъя. За Даашин нь болохоор жолооны багш хийдэг тийм хүн байсан. Ер нь бол чадваргүй нэгэн бол биш. Харин залуу насндаа одоо хөрөнгө мөнгөний боломжгүй тийм нэг хүн байсан гэж бол хэлж болно. Даашин баян айлын охинтой гэр бүл болсныхоо дараа хадам аваасаа санхүүгийн тусалцаа аваад өөрийн бизнесийн авьяасаа ашиглаад өмнө нь хийжсэн ажлаа хаяад шууд л бизнес эрхлэх зам руу орж эхэлсэн. За хэдхэн жилийн дотор гэхэд Тайпей хотод тээврийн компани байгуулад нүүлгэлтийн үйлчилгээний сүлжээ болон аялал жуулчлалын автобусны компанийг худалдаж авч амжилттай бизнесмен болж хувирсан. Даашин Фумэй хоёр үнэхээр хайр дурлалдаа умбсан хосууд шиг харагддаг байсан. За тэд бол нийтдээ 6 хүүхэдтэй болсны одоо хамгийн том нь Лин Жуосян байсан. За тийм ч болохоор ярианы эхэнд дурддагдсан шиг Лин гэх хүү бол үнэхээр одоо аз жаргалтай тийм өнөр өтгөн гэр бүлд өсч яваа. Амьдрал нь үнэхээр төгс юм шиг өөрт нь санагддаг байсан маа. Гэхдээ бид нар бүгдээрээ мэднэ хүн бүрийн амьдрал харагддаг шигэ тийм төгс ер нь бол байдаггүй. Амьдрал үнэхээр төгс зүйл гэж бол байдаггүй. За тэдний амьдралд хэцүүхэн санагддаг байсан зүйл нь гэх юм бол Фумэйийн нүдний хараа байсан. Фумэй болохоор баг багтаа дүүжин дээрээ сунаад тэгээд тархин дотроо цусаалтаж судасны бөглөрл нь харааны одоо мэдрэлийг нь дарах болсон. Цаг хугацаа өнгөрөх тусам хараа нь улам бүр муудсан. За Лин бол дунд ангид байх үед нь ээж нь бараг бүрэн хараагүй болоод дээрэс нь бол хүүхдүүдээ асарч хүмүүжүүлэхийн тулд гэртээ суухаас өөр аргагүй болсон. За ингээд энэ гэр бүлийн бүх бизнес хамтдаа босгосон бүх зүйлс Даашин гэх хүний одоо мөрөн дээр нь буусан. Олон бизнес зэрэг эрхэлжсэн болохоор гэрийн бараа бараг хардаггүй. За эхэндээ оройтоод хардаг байснаа сүүлдээ бүр гэртээ одоо хайрч ирэхэж гисэн байсан. За тэгээ байж утал гэрт нь Ли Юэгуй гэдэг нэртэй залуухан эмэгтэй хурж ирсэн. За үүнээс хойш бол Юэгуй гэх нэрээр нь хилээд явъя. За энэ эмэгтэй бол гэрийн ажилд туслахаар Даашины хүсэлсэн хүн байсан. Хүүхдүүдтэй ч гэсэн аав нь бол тэр зүйлийг тайлбарлаж та нарын өдөр тутмын амьдралд за бас ээжид чинь туслана гэж хэлсэн. Юэгуй ч яг нь ер нь бол ингээд залуу хүн болохоор хөнгөн шингэн гэр орны ажлыг бол хурдан шаламгай хийчдэг. Фумэйг Даажэ буюу одоо хүндэтгсэн маягаар одоо ихчээ гэж дууддаг. Нүүр дүүрийн нэмсгэлсэн тийм эмэгтэй байсан. За гэхдээ энэ бүхнийг том хүүлийн шал өөр нүдээр харсан байсан. За Юэгуй гэх эмэгтэй болохоор яг үнэндээ гэрийн үйлчлэгч биш, харин аавынх нь нууц амраг гэдгийг тэр бол түүхгүй ойлгосон. Өмнө нь та бүхэнд хэлжсэн. Даашин бол нэг тийм аялал жуулчлалын автобусны компани эзэмшдэг болсон гэд. За тэгсэн чинь Даашин нэг өдөр энгийн одоо үзлэг шалгалт хийж явж байгаад тэгээд Юэгуй гэдэг эмэгтэйг бол анх олж харсан. За тухайн эмэгтэй бол өөрөөс нь 18 насаар дүү. За тэгээд жуулчдад хөтөж хийдэг байсан тийм эмэгтэй юм байна. Даашин баг тэр эмэгтэйг харсан даруйдаа дурлаад ямар ч эргэлзээгүйгээр компанийнхаа санхүүгийн албанд шилжүүлж томилсон. Юэгуй гэх эмэгтэй даргийнхаа юу хүсэж байгааг нь төвөггүй ойлгоод ямар нэг эсэргүүцэл үзүүлэлгүйгээр бүхнийг хүлээн зөвшөөрсөн. За ингэж энэ хоёр хүний харилцаа бол эхэлж хоорондын хайр дурлалын асуудлаа бусдаас нэг нуугаад авах шаардлага уу гэж үзсэн. Лин аавынхаа ажил дээр хэд хэдэн удаа явж очиж исэн.
За тэгээ тэгэх болгондоо Юэгүй гэх эмэгтэйтэй бол тааралддаг байсан. За тэр үед л энэ одоо Юэгүй гэх эмэгтэй болон одоо аавынх нь хооронд нэлээд тийм дотн харилцаа аль хэдийнэ үүссэн гэдгийг мэдэж авчихсан. Харамсалтай нь бүр улаан цайндаа гарч тэр эмэгтэйгээ гэртээ авчирч хамт амьдрах байгаа талаар урд нь огт тодлын бол төсөөлж байгаагүй. За Фүмэй харин энэ бүхнийг мэддэг байсан болов уу гэж та бас гайхаж байгаа бах. Хэдийгээр тэр хараагүй болсон ч гэсэн энэ бүхнийг хамгийн сайн мэдчихсэн хүн нь бол Фүмэй байсан. Ахлах ангийн хүүн хүртэл ойлгож байхад эр нөхрийнхөө энэ асуудлыг тунгааж ойлгохгүйгээд ер нь бол яах вэ? За гэхдээ энэ бүх асуудалд хамгийн тайван хандсан хүн нь бол Фүмэй байсан. Гэхдээ магадгүй өөрөө хараагаа алдсан хүн болохоор хүүхдүүдээ өөрийн хэмжээнд халамжлах боломжгүй болсон байсантай нь бас холбоотой байх. За түүнээс гадна бол тухайн үед Юэгүй гэрт нь явж очсноос хойш хүүхдүүдэд нь сайн ханддагч байсан баг. Ямар ч шалтгаантай байлаа гэсэн Фүмэй ерөөсөө уурлаагүй, хашгираагүй, гомдлоогүй, уйлаагүй. Харин ч бүр эсэргээрээ асар тайван байж нөхрийнхөө нууц амрагт орон зайг нь сайн дураараа өгсөн. За ингээд эмгэнэлтэй гэж хэлж болохоор нэг дээвэр доор нөхрөө өөр эмэгтэйтэй нэг орон дундахыг хүртэл Фүмэй хүлээн зөвшөөрсөн. Энэ бол ямар ч хүний хувьд байж болох хамгийн төвчээртэй алхам байсан. Фүмэй чимээгүй бүхнийг хүлээн зөвшөөрч чадчихсан ч гэсэн том хүүлийн ийм байдлыг төвчж чадаагүй. Аавтайгаа энэ асуудлаас болж ширүүхэн маргаан үсгсэн. Аавынхаа улаан нүүрлүүн хараад шүүмжилж даашин хүүгээ алгадаж сургалтын төлбөрийг чинь төлөхөө зогсооно гэж сүрдүүлсэн. Лин бол энэ явдалд нь бууж өгөөгүй. Өөрийн гэсэн омогтой нэгэн байсан болохоор миний сургалтын төлбөрийг төлөхөө зогсоож болно. Би өөрөө энэ гэрээс явна. Намайг үнэлэх өөр газар руу би явна гэж хэлсэн. Онц сурлагатай байсан Лин ахлах сургуулаасаа бүр мөсөн гараад гэрээсээ явж Тайпей хотын Дихуа гэх гудамжинд цагаан сарын бараа зардаг болж эхэлсэн. За Азар гэх юм уу Лингийн одоо ахлах ангийнх нь багш нь сурагчдаа үнэхээр санаа тавьдаг хүн байсан тулдаа Линг бол одоо гэрээсээ явж сургуулаа хайсанд нь санаа зовоод хэд хэдэн удаа бол нөгөө Дихуа гэд гудамж руу очиж буцаж гэртээ харахыг нь ятгах эхэлсэн. За ингээд сайн багшийн ятгалахыг сонсоод Лин бол гэрлүүгээ буцаад харихаар болсон. За тэгээд гэрлүүгээ явж очисон даруйда тэр бол маш их цочирдсан. Нүдэрэл тэр бүхнийг бол итгэхийн аргагүй зүйл болсон байсан. За нэгэн цаг үед бол халуун дулаан уур амьсгал бэлхсэн байсан гэр нь хүүтэн хүндий хоосон өрөөнүүд болж хувирсан байсан. За яасан гэсэн чинь тэдний гэр бүлийнх нь бизнес бол аль хэдийнэ хүнд нөхцөл байдалд орсон. Аав нь гэрийнхэндээ энэ талаараа ерөөсөө хэлээгүй. Тэгчээд өндөр хүүтэй зээлдүүлэгчдээс их хэмжээний мөнгө зээлээд нөгөөдөл нь гэрт нь ирж мөнгөө нэхэхээс ч өмнө даашин бол гэр бүлийнхээ бүх хуримтлалыг хоослоод Юэгүй гэх нөгөө эмэгтэйгээ дагуул Тайдун гэд хот руу нуугдахаар явцсан байсан. Ер нь бол энэ нэг бизнес бүтлгүүтэх гэдэг бол энгийн л нэг үзэгдэл байдаг. Хүн болгон одоо унаж босдог. За гэхдээ бүтлгүүтэд ирэх үеэр ингэж одоо эхнэр хүүхдээ хухай хоосон бас өрийн дарамтанд үлдээгээд тэгээд нууц амаргаа дагуулад зүхтцсан явдал бол үнэхээр одоо төвчгийн аргагүй үйлдэлсэн. За ээж нь бол хараагаа бүрэн алдсан. Тэгээд дүүнер нь идэх хоолгүй шахуу юучгүй одоо хоосорсон байсан. Өрөө нэгсэн хүмүүс тэдний гэрт нь явж очиод үүн хүрэх бүх зүйлсийг нь хамж аваад гараа явсан нь тэр байсан. За гэр бүл нь олж жинхэнэ утгаараа дампуурсан байна. Нэгэн цаг үеийн тансаг амьдрал юучгүй хоосон болсон. За ингээд тэд эцэс төгсгөлгүй юм шиг зовлон бэрхшээлийг тулахаас өөр аргагүй болсон. Лин болон хамгийн том эмэгтэй дүү нь арга буюу сургуулаасаа гарч гэр бүлээ тэжээхийн тулд ажил хийх хэрэгтэй болсон. За олон жил бол тасралтгүй ажилласны хүчинд ямартаа ч одоо аавынхаа тавьсан үр зээлийг арай ядан дарж амьдралаа аваа доктортой болгож чадсан. За тэгээ бүх зүйл арай дээрдэж арай нэг хэвийн амьдралын горимдоо орж явах үеэр аав нь бол буцаад хүрээд ирсэн. Тэр бол Фүмэйийн өмнө өвдөг сөхөрч уучлалт гуйж уйлж өөрийгөө бүрэн өөрчлөгдсөн гэж амлаж гэр бүлдээ эргэж ирэхийг хүсэж байгаа гэдгийг илэрхийлсэн. За дааш нь бол үнэхээр гэмээ ухаарч уучлал хүсэж гин гэж Фүмэй бодоод бас үр хүүхэд нь одоо эцэг ихтэйгээ элэг бүтэн өсөөсэй гэсэн бодлоосоо болоод эцэстээ тэгээд үгэнд нь уяраад зөөлрөөд нөхөртөө боломж олгож уучлахаар шийдсэн. За тэгээ байж итл нүүр өгөхөөр бөхсөгнө гэдэг шиг даашин бол Фүмэйд нэг хүсэл тавьсан байгаа. За тухайн хүсэлт нь болохоор түүнийг бол Тайдун руу хамт одоо яваад баян аваасаа мөнгө асуугаад өгөөч гэсэн тийм зүйлийг гуйсан юм байна.
За тэгээд хөөрхийн нөгөө Фүмэй бас л зөвшөөрсөн. За ингээд 1984 оны 12 сард Фүмэй Даашин хоёр бол машинаар Тайдун хот руу явсан юм байна. За харамсалтай нь гэртээ үлдсэн 6 хүүхэд нь дахиж хизээч ээжигээ харахгүй гэдгээ даанч мэдээгүй. За энэ бүх муу зүйн совинг бас л Лин мэдэрсэн байна. Ээж нь явсан цагаасаа хойш захиагаарч юусоо холбогдоогүй, утсаарч холбогдоогүй. Ээж нь орс сураггүй алга болсон. За 1984 оны 12 сарын сүүлээр хүүхдүүд аав руугаа залгаад ээжийнх нь төрсөн өдөр болохоос өмнө гэртээ эргэж ирэхийг нь хүсэж байгаа талаараа хэлье гэж бол ярилцсан байгаа. За гэхдээ харамсалтай нь ээж нь байтугай аав нь хүртэл ингээд газрын гаваар орсон юм шиг алга болсон. Холбоо барих ямар ч арга байгаагүй. За тэгэж байжгаад 12 сарын 21-ний өдөр Лин бол гинэт авах хасаа дуудлага хүлээж авсан. Ээж чинь нас барсан шууд ээшээгээ ирээ гэж хэлсэн байгаа. Ингээ мэдээж бүгд маш аимшигтай цочирдож гүн шоконд орсон. За бүх зүйл бол таавар шиг одоо ингээ юу болсноо мэдэгдэхгүй. Гэхдээ л нөхцөл байдал Лингийн хувьд бол маш тийм сэжигтэй санагдчихсэн. Фүмэйн аав бол маш баян хүн байдаг. Даашин бизнесэнд дампуурсан байлаа ч гэсэн Фүмэй болон хүүхдүүд нь хизээж тэгтлээ дороотох ёсгүй байсан. Фүмэй бол ер нь Даашинд хүүхдүүдтэйгээ хамт ингээд хөсөр хаягдсны дараа уг нь бол ингээд эцэг ихтэй хандаж болох байсан. За гэхдээ гэр бүлийнхээ эцэг эхийнхээ үгнээс сөрөн байж Даашин гэх ядуу гаралтай хүнтэй өөрөө суугаад явсан болохоор буцаж очоод царайчлахгүй гэсэн тийм бодолтой бол Фүмэй бат зогсож байсан. Зөвхөн хайр сэтгэлээрээ сууна гэж эцэг эхээ эсэргүүцэж гэрээсээ явсан хүн одоо ахиж ямар нүрээрээ мөнгө асуух билээ гэж бодож исэн ч гэсэн нөхрөө бодоод бардам зангаа дарахаар шийдэж эцэстээ нөхрөө дагаад аавтайгаа уулзахаар болсон. Гэхдээ явж очсны дараа нөхцөл байдал өөрөөр ирсэн. Тайдунд очсон чинь Юэгүй тэнд нь бол бэж исэн. Нөгөө нэг гимээ ухаарч уйлж хайлаад өвдөг сөгдөөдсэн нөхөр нь яг үнэндээ Юэгүйгээс салаагүйгээр барахгүй Фүмэйг зөвхөн мөнгө гуйлгуулахын тулд ашиглаж исэн гэдгийг нь очоод ойлгосон. Даашиныг гимшсэн харуулсан сэтгэл бүхэлдээ худлаа байсан гэдгийг нь мэдэж авсан. За тэгээд Фүмэй ааваасаа нэгч зоос гуухгүй гэсэн хатуу шийдвэр гаргасан юм байна. Фүмэйн шийдвэрийг сонсоод Даашин бол юу ч хэлж чадаагүй. Магадгүй анханасаа ч энэ бүхнийг мэдчихсэн бах. За харин Юэгүй амар тайван байж чадаагүй. За нэг өдөр бол Даашин гараа явсан хойгуур нь Фүмэй ганцаараа усанд орох гэжсэн. За Юэгүй бол тэр мөчийг ашиглаад буцалсан халуун ус ван руу асгаж Фүмэй хүнд түлэгдсэн байгаа. За тэгэж түлэгдсэн явдал нь цаашлаад одоо цусны халдвар за мөн бөөрийн дутагдалд хүргэж эцэстээ бол Фүмэй амьсгал хураасан юм байна. Усанд орж явах үеэр Юэгүй халуун ус хийж төлсөн гэсэн зүйлийг Фүмэй гэрээхэндээ ярьсан байсан ч Юэгүйн ярьсан яриа нь Фүмэйээс бол тис өөрөөсөн. Түүний ярьснаар бол Фүмэй өөрөө ван руу орсон. Түүний хоёр нүд хараагүй болохоор санаандгүй халуун ус руу орж дараа нь халтарч унаад тэгээд түлэгдсэн. Түлэгдсэндээ тэр гинэт орилохоор нь би яарч очоод гаргасан. Би түүнийг шууд л эмнэлэг рүү хүргэсэн гэж Юэгүй бол ярьсан. За тэр бол өөрийгөө гин буруугүй юм шиг харагдуулахыг мэдээж хичээж исэн. За гэхдээ цагдаагийн мөрдөн байцаалтын явцад бол хид хідэн сэжигтэй зүйл илэрсэн. Жишээ нь гэх юм бол Фүмэй усанд орохдоо халуун хүйтэн усны температурыг заавал тааруулаад уснаас аажмаар одоо биерүүгээ гойжуулж угаадаг тийм зуршилтай байсан. Хизээч ингээд вананд бүхлээрээ орж суугаад усанд ордоггүй байсан. Тэр өдөр яг вананд орж суусан байлаа ч гэсэн ус нь бол ердөө 25 см орчим гүн байсан. За хүн усанд орлоо гэхэд эхлээд одоо хөлөө юм уу гараад урж үзээд хэрвээ халуун байх юм бол рефлексээрээ мэдээж шууд л одоо татаад авдаг. Тэгэхээр яаж тэр одоо биеийнхээ 90% халуун усанд төлсөн байх вэ гэсэн асуулт бол гарч ирсэн. За энэ логиктэй тайлбар нь бол Фүмэйн өөрийнх нь яриаг бол баталж исэн. За гисэн хэдий ч Фүмэй нас барсны дараа Даашин энэ бүх зүйлийг санамсаргүй осол байсан гэж зүтгэж исэн. За тэгснээ Юэгүйг өмгөөлөх хуульч хүртэл хүлсэлсэн байсан. Нөгөө талаас Фүмэйн гэр бүлийнхэн шүүхэд бас нэхэмжлэл гаргасан. За энэ хэргийг хинч харсан бол тодорхой байсан юм шиг боловч шууд нотлохоо бол харамсалтай дутмаг байсан. За эцсийн эцэд бол Фүмэйг түлэгдсэний дараа Юэгүй эмнэлэгт хүргэсэн нь үнэн байсан болохоор шүүхэд энэ хэргийг санаатай аллага гэж тогтооход хүндрэлтэй байсан. Ингээд Юэгүйд ердөө л одоо 7.5 жил хорих ял оноос юм байна. За тэгэхээр та бүхэнд Солонгосын алдарт All-Star Chips-ийг танилцуулъя. За энэ хүү чипс маань цоошин 4 төрлийн амттайгаар худалдаанд гарсан байгаа. Original буюу хамгийн энгийн зөөлөн амттай давстай төрөл. За бас salted egg,
давстай өндөгний өвөрмөц амттай төрөл мөн K-pop гэсэн төрөл нь болохоор солонгос маягийн майонезтэй хамгийн сонирхолтой төрөл. Харин дөрөвт төрөл нь double cheese буюу ердийн нэгэн төрлийн биш cheddar болон mozzarella гэсэн хоёр төрлийн бяслагтай болохоор гайхалтай амттай төгс хостол гэж хэлж болно. Зүгээр нэг энгийн бяслагтай чипс биш, хоёр төрлийн амтлаг бяслагны гайхалтай хослоор All-Star чипсийг та заавал амсаад үзээрэй. Яг энэ бяслагтай төрөл нь надад ч бас хамгийн их таалагдсан. За ингээд хэдүүлээ хэрэг рүүгээ буцаад оръё. Фүмэй нас барсны дараа Даашин 6 хүүхдээ бараг бүрэн утгаараа бол хайсан гэж хэлж болно. Фүмэйийн талын хамаатан садангууд бас аав ээж ах нь хүртэл Даашинг маш их үзий яддаг байсан болохоор түүний хүүхдүүдэд ч туслахыг хүсээгүй. Тэр 6 хүүхдийн амьдрал бол үнэхээр эмгэнэлтэй болж аав нь хэдийгээр амьд байгаа ч гэсэн бүтэн өнчөн хүүхдүүдээс ч ялгаагүй болж хувирсан. Өөртөө ч гэсэн баян өвөө эмээ дээрээ очиж амьдрахыг хүсээгүй. Ингээд айлын том хүү болон айлын том охин хоёр бол дүүнраа суулгаад санал нэгтэйгээр нэг шийдвэр гаргасан. Тэр нь юу байсан гэхээр өөрсдийн сайн дураар өнчөн хүүхдүүдийн асрамжийн газарт очиж амьдрах асуудал байсан. Ингээд энэ шийдвэрийн дараачаас бол жинхэнэ бахархмаар зүйлүүд бол өрнөж эхэлсэн. За тэдний хувьд асрамжийн газарт амьдрах хэцүү байсан ч гэсэн 6 хүүхдүүд зургуулаа бүгд хичээж суралцаж чадсан. Хинч сургуулаа хаяагүй. Санхүүгийн ачааллыг бууруулахын тулд хамгийн том 3 нь бол төлбөргүй сургалтанд хамрагдаж, бас цагийн ажил хийж, баг 3 дүүгийнхээ боловсролд тусалж эхлэх болсон. За төрсөн өдөр баяр ёслол болох үед бол зургуулаа дандаа цуглараад хамтдаа тэмдэглэдэг байсан. За амьдрал нь тансаг биш ч гэсэн халуун дулаан хайр инэрлэр дүүрэн өсч бие биедээ үргэлж халамжтай ханддаг байсан. За ингэ байж итл нэг өдөр бүх зүйл орвонгороо өөрчлөгдсөн. Лин нэг өдөр сургуулийнхаа номын санд сонин дэлгэж сууж агаад тодор битсэн нэг гарчгийг олж анзаарсан. Маргааны улмаас нэг эмэгтэй хүүхдээ галт тэрэгний цонхоор шиджээ гэсэн гарчигтай байсан. За мэдээж сонин сэтгүүлийн гарчиг бол ихэвчлэн олонний анхаарлыг татахын тулд хэтрүүлээд бичсэн байдаг ч гэсэн Лингийн хувьд бол гарчиг нь биш, харин тухайн мэдээлэлтэй хавсрагсан зургийг хараад зүрхэн зогсох шахсан. За учир нь бол тухайн зурган дээр байсан эмэгтэй нь Юэгүй байсан. Энэ эмэгтэй уг нь бол шоронд байж авах ёстой хүн штэ гэж тэр бодсон байгаа. Эхлээд болохоор тухайн эмэгтэйг зүгээр л Юэгүйтэй адилхан эмэгтэй байлгүй дээ гэж бодож исэн ч бичигдсэн нийтлэлийг нь уншаад үзсэн чинь яах аргагүй нэрийг нь хүртэл биччихсэн байсан. За ингээд уншиж дуусаад Лин бол маш их уурлаж яагаад шоронд биш эрх чөлөөтэй явж идэг бэлээ гэж бодсон. Хачирхалтай ч гэхүү Юэгүй ял эдэлж шоронд сууж авах хугацаанд бол 2 ч удаа өршөөл эдэлж ердөө 1 жил 10 сар суугаад судлагдсан байсан. Судлагдаад тэр бол Даашинтай бас л үргэлжлүүлээд хамт амьдарсан. Тэгээд бүр дундаасаа тэд хүүхэдтэй болцсон байсан. Даашин гаднаас нь харахад бол Юэгүй гэх эмэгтэйд үнэхээр хайртай юм шиг харагддаг. Юэгүй ч гэсэн түүнд бүхнээ зориулж амьдардаг байсан ч Даашин бол ерөөсөө түүнтэй хууль ёсны эхнэр нөхөр болж гэрлэхээс бол татгалздаг байсан. Юэгүй ч амархан бууж өгдөг эмэгтэй биш. Галт тэргээр тэр өдөр гэрлүүгээ буцах замдаа ууралснаасаа болж нэг настай хүүгээ галт тэрэгний цонхоор шидчихсэн байсан. За азар тухайн үед галт тэрэг хурд багтаа явж исэн болохоор хүүн амьд үлдээж чадсан. За гэхдээ тэгж шидүүлснээсээ болоод толгойдоо гэмтэл авч хүнд хэлбэрийн хөгжлийн тийм бэрхшээлтэй нэгэн болсон байсан. Хамгийн аимшигтай нь Юэгүй ахаад нэг удаа хүнд ял шидэглээс мултарч чадсан байсан. За түүний хийсэн үйлдэл нь маш тодорхой алах оролдлого хийсэн гэдэг нь ойлгомжтой байсан ч гэсэн шүүхээр оруулж яллахын өмнө сэтгцийн өвчтөй гэсэн дүгнэлт гараад тэгээд хэрэг үүсгэхээс татгалзаад тэгээд уснаас бол хуурай мултарсан юм байна. За ингээд ийм шалтгаанаар Юэгүй шоронд орлого үлдэж бас чадсан байсан. За тэгээд урд нь ерөөсөө албан ёсоор эхнэр нөхөр болохгүй гэж гүрийдэг байсан Даашин хүүхдээ шийдснээс нь хойш шийдвэрээ өөрчлөөд Юэгүйг бол хууль ёсоор эхнэрээ болгосон байсан. Үнэхээр толгойн иргсэн болчмгүй алхам хийсэн гэдгийг удаачгүй тэр өөрөө бол мэдэрч эхэлсэн. За тэгээ тэр цагаас хойш бол 6 хүүхэд нь эцэгтэйгээ бүрэн харилцаагаа тасалж дахиж хизээж холбоо барихгүй гэсэн тийм шийдвэрт хүрч аавыгаа үнэхээр бүрэн утгаараа сүрсэн хүн гэж үзэх болсон. Тэд нэр зургуулаа дуу нэгтэйгээр аав гэх хүнийгээ бол өөрсдийн сэтгэлийн орон зайгаасаа авч хаяхаар болсон. За 6 хүүхдүүд бие биенээ дэмжиж хамгийн хүнд жилүүдийг өөрсдийн хүчээр даван туулж болж чадсан. 10 гаруй жил уйггүй чармаасны эцэст эхнээсээ бол үр дүнгээ өгч эхэлсэн.
За яасан гэхээр хамгийн том хүү болох Лин болохоор докторийн зэрэгээ хамгаалж, том охин дүү Минчван болохоор их сургуулийн профессор болж бас нэмээд өөрийн гэсэн технологийн компани байгуулсан. Лин Зуа мөн хуулийн чиглэлээр докторийн зэрэг хамгаалсан. Лин Чиин болохоор ном бичиж хэвлүүлж эхэлсэн. Тэд бүгдээрээ л өөр өөрсдийн салбарт амжилтанд хүрч чадсан байгаа. За хамгийн чухал нь бол тэдний ах дүүсийн холбоо өнөөдрийн хүртэл яг л өнчин хүүхдүүдийн асрамжийн газарт хамт байсан үе шигэ бат бөх хിവэрэ үлдсэн. За ингээд энэ хүрээд өнөөдрийн түүх дуусчихна гэж та бүхэн бодож байгаа бол үгүй. Энэ хүүхдүүд бүгдээрээ 90 цент хүрч өөрсдийн амьдралаа зохиосон байх үеэр нэг зүйл тохиолдсон байгаа. 2004 оны зуны нэг өдөр Лин бол өөрийнхөө дөнгөж төрсөн бага охинтойгоо гэртээ байжсэн чинь хаалганых нь хонх дуурсан. За тэгээд хаалгаа тайлсан чинь би энэ улаан ирээн болсон нэг хүн бол зогсож исэн. Лин бол хэсэг хугацаанд юу болж байгааг ойлгохгүй гацаж анхааралтай сайн харсан чинь түүний аав Дааш нь ирсэн зогсож исэн. Аавыгаа тэр бол сүүлийн 10 гаруй жил огт хараагүй байсан. Дааш нь яаж хүүгийнхаа гэрийн хаягийг олж оцсныг нь бол мэдэхгүй. Тэр зүгээр л Линг туслаач гэж гуйсан. Юэгүй архинд орсон, өөрийг нь байнга зоддог, бүр сүулдээ шээс басааж хянах чадваргүй болтлоо зодуулаад зовж явж гинэ гэдгээ хэлсэн юм байна. Лин аавыгаа болон Юэгүй гэх эмэгтэйг яаж чадхаар аюултай этгээдүүд гэдгийг мэддэг байсан. За тэглээгээд хүн чанар нь зулгаагаад гэртээ аавыгаа оруулаагүй ч гэсэн цагдаа дуудаад түүнийг бол хамгаалалтанд оруулах журам гаргуулад тэгээд асрамжийн газар түр байрлуулах ажлыг ямартаач зохицуулж өгсөн юм байна. За өөрсдийг нь хаяад явснаас хойших олон жилийн зовлонг туулсан хүний хувьд бол энэ бүхэн хангалттай том тусламж байсан. Тэгээд дараа нь юу болсон гэсэн чинь Даашин нөгөө асрамжийн газарт очсноосоо хэдхэн хоногийн дараа оргоцсон байсан. За тэгээ мэдээж нөгөө өөрийг нь зодож тамалдаг Юэгүй рүүгээ бутцсан байсан. За ахиж тэрэн дээрээ очиод юу болсон нь бол тодорхойгүй. За ингэж байж байгаад 2004 оны 11 сарын 13-ны өглөө Лин бол танихгүй дугаараас нэг дуудлага хүлээж авсан. За утасны цаанаас нэг хүн цагдаагийн газраас ирж байна. Та нин даруй манай хэсэг дээр ирэх шаардлагатай байна. Танай аав амиа алдсан байна гэж хэлсэн. Ингээд энэ бүхнийг сонсоод Лин бол морг дээр явж очсон юм байна. За аавынх нь цогцос маш их гэмтэж танигдахын аргагүй болцсон байсан. Даашаны ээж нь хүртэл морг дээр явж очиод хүүгээ хараад бүр огт танихгүй байсан. За биеэр нь бол битүү хөхрөлт, няцралт, будаа агшаагчны сав болон архины шилээр ухтлээ задуулсан тийм байдалтай байсан. За хэн ийм зүйл хийснийг ч гэсэн Лин бол мэдчихсэн. Юэгүйгээс гарцаагүй гэж тэр бол бодож исэн ч гэсэн цагдаагийн газар дээр явж очиод сэжигтнийг харсан даруйда тэр цочирдсан. Алуурч нь бол Юэгүй биш, харин тэдний хүүн байсан. За нөгөө багада галт тэрэгнээс шидэгдсэн гэдээсэн гэмтэл аваад тийм жоохон хөгжлийн бэрхшээлтэй болсон гэсэн хүүн бол тэнд байсан. За цагдаагийн мэдээлснээр бол Юэгүй хүүгээ гинитл уур хилэндээ автаж эцгээ хөнөөсөн гэж мэдүүлсэн байсан. Ер нь бол гэр бүл дотор болсон эрүүгийн хэрэгүүд дээр эцэг юм уу ихээ хөнөөх явдал бол маш ховор тохиолддог гэж үздэг. За тэр тусмаа ээж нь ингээд өөрийнхөө төрсөн хүүхдийг буруутгаад зогсож байгаа тохиолдол ч гэсэн бүр ч илүү их ховор байд юм байна. За тэгээд ч цагдаа нар анхандаа бол Юэгүйгийн мэдүүлэгт эргэлзээгүй итгэжсэн ч гэсэн Лин өөрөө Юэгүй гэдэг эмэгтэйгийн ямар амар хүн гэдгийг нь мэддэг учраас цагдаа нарт түүний тухай түүхийг нь бол ярихаар шийдсэн. За Юэгүй хэрхэн түүний ээж Фүмэийг хөнөөсөн тухай, за мөн өөрийнхөө хүүг яаж галт тэрэгнээс шидчихсэн тухай ярихад цагдаа нар бараг итгэж чадахгүйсэн. Бүх зүйлийг ярьж тайлбарласны дараа тэд бол Лингийн мэдүүлэг дээр үндэслээд нэлээд бол гүнгүнзгий мөрдөм шалгалт хийж эхлүүлэхээр болсон. За ингээд удаагүй тэд бол хоёр чухал зүйлийг олж мэдсэн байгаа. Нэгдүгээрт бол тухайн хүн амны гэмт хэргийг Юэгүйгийн хүүн анх цагдаа руу дуудлага хийж мэдээлсэн юм байна. За тэр хүү хөгжлийн бэрхшээлтэй байсан ч гэсэн өөрөө гэмт хэрэг хийчээд дараа нь цагдаа руу өөрөө дуудлага хийн гэдэг нь жоохон авцалтаагүй байсан. За хоёрдугаарт бол хэрэг гарах үед тэдний хөршүүд нь тавилга унаж эвдэрч байгаа юм шиг тийм дуу чимээ, за бас чанга ойрлох чимээ сонссон гэж бол мэдүүлсэн. За тэдний хамгийн тодорхой сонссон дуу чимээ нь Даашин аврал ирж ойрлож байгаа чимээ, за мөн Юэгүй маш ууртай хоолоогоор би чамайг ална үхээд өг гэж ойрлохыг нь сонссон явдал байсан. За хөршүүд нь бараг бүгд санал нэгтэйгээр тэр ойрлж исэн эмэгтэй Юэгүй мөн байсан гэж хэлсэн байсан. Гэмт хэрэг гараад удаагүй цагдаа нар бол Юэгүйг дуудаж байцаалт авсан. За тэр бүхий л цаг үед өөрийгөө энэ гэмт хэрэгт огтхонч буруугүй, манай хүү ухаан жолоогүй, ямар ч контролгүйгээр
аллах үйлцэн гэж яриад өөр юу ч дуураагүй. Яг тухайн үеэр ямар нэг нотлох баримт бүрдээгүй байсан болохоор байцаалт хийж дуусаад юугүй зүгээр л юу ч болоогүй юм шиг босоод яваад өгсөн. Аллахыг бүтнээр нь харсан хүн бол тэдний ганц хүүн байсан. За тэгээд цагдаа нарт бүх үннийг зөөлөн хоолоогоор тэр бол ярьж эхэлсэн. Оюуны бэрхшээлтэй байсан ч хүүгийн мэдүүлэг маш тийм тодорхой нягт нямбай байсан. За тиймээс цагдаа нар бол түүнийг гэрлүүн дагуулж аваад тэнд очиж шүн яг юу болсныг бүрч деталь ихтэйгээр яриулж чадсан. Аллах гарахын өмнөхөн ээж нь арх ухаар гарсан. Гэртээ согтуу буцаж орж ирээд ааваас нь мөнгө нэхэж эхэлсэн. Даашаа нь мөнгө өгөхөөс татгалцсан чинь юугүй түүнийг шал хэрэггүй тэжээвэр амтан гэж доромжилсан. Даашаа нь бол тэрэнд нь уурлаад гэрээсээ гарах гэжсэн чинь юугүй түүнийг барьж аваад газарт унгааж нүүр нүдгүү зодож эхэлсэн. За эцэстээ тэр бүхэн нь үхэлд хүргэсэн байсан. За ийм зүйлүүдийг оюуны бэрхшээлтэй хүн зохиож ярих бараг л боломжгүй гэж үзсэн. За тэр бүх зүйлийг маш тийм нарийн дэлгэрэнгүй ярьж исэн болохоор нэмэлт нотлохоонууд хайж эхэлсэн байгаа. За UAG гэх эмэгтэйгийн согтолтын хэмжээг шалгах цусны шинжилгээ хийсэн. Согтолт нь маш өндөр гэсэн тийм үзүүлэлттэй бол гарсан юм байна. За мөн шинжээчдийн дүгнэлтээр бол гэмт хэрэг үйлдэхэд ашигласан зүйлс нь будаа агшаагч болон архины шил мөн байсан. Тухайн зүйлсээр зөвхөн UAG-гийн хурууны хэнүүд илэрч өөр хүний уулмөр олдоогүй. Ингээд бүх зүйл тодорхой болж юугүй ганцаараа энэ гэмт хэргийг үйлдсэн гэдэг нь бол тогтоогдсон. Хэрэг нь илэрчээд байхад хүртэл тэр бол маш тайван байсан. За шүүх хурал дээр хүртэл юугүй хэрэгээ хүлээгээгүй. За тэгээ бүр мэдүүлгийн үеэр доо тухуу маягийн зүйл хийлж даашаа нь хүнд хэлбэрийн тулай өвчтэй байсан. Өвдөлтөө төвчөхгүй өөрийгөө будаа агшаагчаар цогсон гэж хүртэл ярьсан байгаа. Мэдээж ийм ярианд нь бол хинч итгээгүй. Гэхдээ юугүй гэх эмэгтэй сэтгцийн хувьд эрүүл биш. За бас хөнгөн хэлбэрийн оюуны бэрхшээлтэй гэсэн онош гарсан болохоор гэмт хэргийн ноцтой байдлыг нь үл харгалзаж түүнд бол хатуу ял шийтгэл оноож чадаагүй юм байна. За шүүхийн эцсийн шийдвэрээр тэр 14 жилийн хоригдох ял, за мөн дээр нь 3 жилийн хугацаанд сэтгцэн эрүүл мэндийн хяналтанд байх ёстой гэсэн тийм нэг шийдвэр гарсан юм байна. Зарим иргэд бол даашааны амиа алдсан явдал дээр линк бас буруутгах юм байна. Аав нь хүчирхийлэлд өртөөд явж байхад хамгаалаагүй. За эцэг эхийнхээ ачааг мартсан, уландаа гიშгсэн, ачлалгүй, сэтгэлгүй хүүгэх зэрэгээр доромжилж исэн хүмүүс ч байдаг юм байна. За энэ үгнүүд бол линк маш их хямрааж, амиа хорлох, оролдлого хүртэл хийж исэн. За азар бол дүүнрийнхаа тусламжтайгаар тэдний тууштай дэмжлэгтэйгээр тэр бол эцэстээ сэргэж босч ирч чадсан. За энэ хэрэг явдлаас хэдэн жилийн дараа линк бол дүүнэртэйгээ хамт Тайванда нэлээд олон үзэгчдтэй гэмт хэргийн газар би байсан гэдэг нэртэй тийм бодит гэмт хэргийн кейсээр суурилсан нэвтрүүлэгт оролцоод за бас чин сэтгэлийн мэтгэлцэн гэдэг нэртэй шоу нэвтрүүлэгт орж ярилцлага хүртэл өгсөн байдаг. За камерын өмнө бол тэд гунигтай биш, ууртай биш, маш тайван харагддаг. За би бүгдийг уучлсан. Хууль шүүхийн байгууллага шударга шийдвэр гаргаж чадаагүй байж болох ч бид ээжийнхээ төлөө хайр, итгэл, найдвараар цаашаад үргэлжлүүлэн амьдрах болно гэж лин ярьсан байдаг. Ингээд энэ хүү эцэг эхээ алдсан 6 хүүхэд нь хожим нь Фүмэй соёл боловсролын санг байгуулж энэ нь боловсрол, хэвлэл мэдээлэл, нийгмийг хамарсан үйл ажиллагаанд зориулагдаж байгуулагдсан тийм нэг сан юм байна. За өнөөдрийн хүртэл Фүмэй сангийн үйл ажиллагаа үргэлжилсээр байгаа. За энэ сангийн үйл ажиллагаагаа тайлбарлахдаа хүчирхэг, тэсвэр хатуужилтай ээж минь хизээч биднийг орхиж яваагүй юм шиг мэдрэмж төрүүлдэгэ гэж ярьсан байдаг. За ингээд энэ удаагийн маш адармаатай эмгэнэлтэй нэгэн гэр бүлийн түүх энэ хүрээд өндөрлөж байна. Энэ түүхийг бол анх сонсоод орчноосоо хүндэрч нэг хэсэг бол автсан тийм нэг маш онцгой яг л кино шиг санагдахаар тийм түүх байлаа. Энэ түүх бол 1970-ад оноос хойш болж өнгөрсөн 40-50 жилийн түүх байгаа. За мэдээж хамгийн гол хэсгүүдийг нь та бүхэнд ойлгомжтой байхаар тайлбарлаж хүргэлээ. За өнөөдрийн яригдсан сэдвээр бас л маш олон зүйлс хөгдөж яригдж байгаа юм шиг санагдлаа. Зүгээр л нэг гэр бүлд тохиолдсон гэр бүлээс гадуурх харилцааны асуудал ямар олон жилийн турш өөр хүүхдийн амьдралыг нь сөөрүүлж өөрсдөө энэ хүмүүс ингэж тэмцэж чадаагүй бол яаж амьдарч байгааг бид бол хэлж мэдэхгүй. Амьдралынхаа төлөө тэмцээд явж чадах хүн байдаг ч гэсэн тэмцэж чадахгүй бууж өгөөд юу ч хамаагүй хийгээд явдаг буруу замаар орсон хүмүүс ч гэсэн маш их байдаг. Тэгэхээр та бүхэн ч гэсэн дор бүрнээ нэгийг бодож хоёрыг тунгаасан байх гэж бодож байна. Та бүхэн өөрсдийн бодлоо комент хэсэгт бусадтайгаа соёлтой боловсон хуваалцаарай. Ингээд өнөөдрийн дугаартай хамт байсанд баярлалаа. Лайк дарахаа битгий мартаарай. Хэдүүлээ дараагийн дугаараар эргээд уулзъя.